Ирээдүгийн өөрчлөх нэг л боломж надад өгвөл би 2 жилийн өмнөх амьдрал руугаа очиж эрхэм чанараа өөрчилж илүү нөхөрсөг хүүхэд болох байсан. Гэвч би найз нөхөдгүй бүх зүйлийг ганцаараа хийдэг ганцаардмал өсвөр насны хүүхэд болчихсон байсан. Үүнийг өөрчлөхийг хичээсэн ч бүх зүйл оройдчихсан байсан. Энэ бүхнийг эхлэхээс өмнө би өөрийн хувь хүн чанартай дүгнэлт хийдэггүй, бусдын зүгээс өөрийгөө харах боломж өөртөө гаргаагүй. Харин би одоо бүхий л хийсэн алдаагаа өнөөдрөөс засаж эхэлсэн. Урлагийн ханхүү гэж юу вэ гэж юу? Урлагийн ханхүү бол бүжиглэж чаддаг, хөгжим тоглож чаддаг, дуулж чаддаг, урлагийн бүхэл төрлийн авьяастай залуу хүнийг хэлдэг. Хүмүүс намайг урлагийн хүн гэж дуудах бүрт надад хөгшин санагдаад байдаг. Тийм болохоор би өөрийгөө урлагийн ханхүү гэж нэрлсэн. Энэ хаалга нэгтгэхэд 2023 оны би намайг хүлээгээд байж байгаасай. Чи хэн бэ? Би юу? Би 2025 оноос ирсэн урлагийн ханхүү бэ. Юу? Урлагийн ханхүү гэж юугаа яриад байгаа юм? Миний шүтрэн бишиглэгч дуунд надад косплейдэг болоо юу? Чи өөрөө юугаа яриад байгаа юм? Бинд тоглох гэж ирээгүй. Би чамд хэдийн анхааруулах гэж ирлээ. За сонсё л доо. Би яг одоо ганцаардмал гонигтай өөдгөртэй амьдралыг туулж байна. Чи яг одоо өөрийгөө өөрчлөхгүй бол над чиг байдалд орно шүү. Иргэн тойрны хүмүүстэйгээ анд нөхөдтэйгээ энгийн зүйлийг ярьж энгийн юм бэ. Харин ганцаараа байхдаа урлаг тайртай бай. Ер нь бол миний яаж амьдрах чамд ямар чамаа байхгүй. Би шилдэг нь байсарч ирсэн. Би гоё дуулдаг, би гоё хөгжим тоглодог, би гоё бүжгэлдэг. Би чамаас ч илүү гялцаж амьдрах болно. Тийм болохоор битгий зам цадаа бол урлагийн атг амтэн минь. Байд хэрвээ чи явах юм бол би энэ ертөнцийг чинь сүрүүлж чиний бүх нууцыг төмөн сэтгэлхий шүү. Тэгээж дээ надад нуугадах юм байхгүй штэ. Тэд угаасаа л намайг мэднэ. Тэд намайг гоё дуулдгийг мэднэ. Гоё хөгжим тоглодгийг мэднэ. Гэртээ байгаа юм шиг л байл та. Бас чи намайг хідэж зогсож чадахгүй. Чи үхих хүсэв. Тэнгэр минь. Би чамд анхааруулсан. Би дахиж энэ амьдралыг хүсэхгүй байна. Би чамаас болоод яг одоо энд ганцаар байгаа. За яг би чамайг дүүл дуудаж байна. Дүүл гэж мэднэ нэстэ. Дүүл гинэ. Яхаа дүүл гэдэг нь бол зүгээр чи бит хоёр буутай гадаа өөдөөс хараад хоёр тийш яваад эргэж хараад нэг л угаа буутахыг хэлнэ. Нэг хэн сумаар. Тэгээд төрөлж бууцсан нь ялна. Ийм л амархан. За яхаа болж байна. Би чамд буу аваад ирье. 30 минутын дараа тоглоё. Болж гин үү? Тэгье. Үлцэн амьдралын 30 минутыг сайхан өнгөрүүлээрэй.
Энэ бол 9 цаг. Энэ цаг дуусахад шүгэл дуугар. Шүгэл дуугарахад эргэж хар. Ганцаараа байх хоёр талтай. Өөрийнхөө жаргалтай эсвэл ганцаараа гонхтой. Өнгөрсөн рүү очиж өөрчлөхийг хичээсэн ч бүтсэнгүй. Энэ удаа ирээдүгээр айлна. Намайг 2026 онд аваачаач хаваалцсан. Үнэхээр гоё тэгээл нартай сайхан өдөр байх чинь. Би өөрийгөө тэндээс л мэдрээд энэ да. Намайг хараад гайхгүй байх гэж найдаж. Өөрийнхөө ирээдүгээс би их зүйл сонсох байхаа. За, хэдэн оноос ирсэн залуу вэ? 2025 оноос ирлээ. Чи энд юу хийж байгаа юм бэ? Цагийг сайхан өнгөрүүлж байна. Цагийг сайхан өнгөрүүлэх гинэ. Чи юу яриад байгаа юм бэ? Чи секунд өнгөрөх бүрт урлагт хөл алцаар байгааг мэдэж гин үү? Яагаад хичээхээ болчихсон юм бэ? Эсвэл аль хэдийн мөрөөдөлтөд хүрчихсэн юм уу? Би чамайг ойлгож байна. Чамаас буцаад дуучид ерөнхий продюсертэй эхэлж мэрэгжлийн дуучин шиг урлагт хөл тавьдаг. Гэтэл чи ганцаараа эхэлж ганцаараа л бүхнийг сурдаг. Тэглэгээ чи юу ч өөрчлөөгүй. Чи улман сэтгэл санаагаар уус. Чи яагаад ганцаараа гэдгийг мэдхүү? Учир нь өөрийгөө инээлгэхээс дугтдаг. Олон найзтай болох, найз охинтой болох. Хүүхэд насаа жаргалтай өнгөрүүлэх боломж алддаг. Яаж вэ гэж юу? Чи тэд нарт хизээч ингийн ханддаггүй. Харилцаа үргэлж энгийн зүйлээс эхэлдэг. Чи үргэлж өөрийгөө л боддог. Тийм ээ, хүмүүс их анзаардаг. Ямар хүн бэ гэдгийг ч. Энэ зүйл л чамайг бусдаас түлхдэг. Энгийн амьдэрч, энгийн зүйл бодож бас хөнгөн вайбтай дахиж ургалан бодох хэрэггүй. Хаяа ч гэсэн юу ч бодохгүй суух хэрэгтэй. Учир нь чамайг тайвшралт хүргэнэ. Надад хэлэхчиг алга. Урлагийн ханхүү гэдгээ тэдэрт харуулж чадвал тэд намайг дэмжиж найзлахыг хүсэх болов гэж бодсон юм. Үгүй дээ. Урлагийн ханхүү үргэлж урлагаар амьсгалдаггүй. Үргэлж тайван, хүлээцтэй, хүндэтгэлтэй, энгийн мөртлөө бүтээлч байвал чи хүссэн зүйлийг хүртэнэ. Гэвч би өнөөдөр хантай уйлбал тоглож байна. Чамайг тэхгүй байхаа гэж найдаж байна. Би тэхгүй. Тийм ээ. Би тэхгүй гэж мэднэ. Өнгөрснөөр биш, ирээдүгээр биш, одоогоор амьдр. Зүгээр л
салхийг мэдэр. Авиас гэдэг ихэнх хүмүүст хар дарсан зүйл юм шиг хэрнээ. Миний хувьд надад амар амгалан гэвчээд. Гэвч энэ зүйл намайг ганцаардал руу хөтлөж байгааг би ойлгов. Одооноос би энгийн зүйл, урлаг, спорт гээд хүмүүсийн сонирхдаг зүйлсийг хамтдаа сонирхож нэгдэн нийлж маш гайхалтай нөхөрлөл дурсамж дүүрэн өнгөрүүлж эхэлнэ. Би өөртөө л итгэж байна. Одоо надад зөв би л байна. Гэхдээ удахгүй бид болох бол. Би чамайг бороо нургаж ганцаар үлдэж таах хөөсгөө цаг нь болоход надаас болон чамгүй л үлдэн. Чамгүйгээр би чамаас хайрыг хүсэхгүй байхыг хүсэхгүй чамайг хайрлахгүй байхыг сонгосон. Чамгүйгээр анзаар чарчдаггүй тэр зүрх чам руу өгчдаггүй тэр харамсав би чамгүйгээр надад анхудаа хайргүйгээр шивнэгтэр хоолой дурсамж ганцаараа бүтээгээд үлдэв чамгүйгээр анзаар чарчдаггүй тэр зүрх чам руу өгчдаггүй тэр харамсав би чамгүйгээр надад анхудаа хайргүйгээр шивнэгтэр хоолой дурсамж ганцаараа бүтээгээд үлдэв чамгүйгээр. Салхийг мэдрээд үүч битгий бод. Тэрхээ амраавал бие ам. Зөвхөн өнөөдрөөр л. Сайхан өдөр байна шүү. Бэно. Бэн. Яса. Надад сайн мэдээ бас муу мэдээ байна. Алиг нь төрөл сонсох уу? Муу мэдээ. Муу мэдээ нь чи 2023 онд байхдаа өөрийнхөө 2025 он болох ирээдүг өгнөөс болохоор чихээ цаг хугацаагаар аялах алга гэж хараасан байна. Тэрнээс гадна би өгсөн байх ёстой үстэй. Тийм л дээ. Гэхдээ чиний хийсэн сайн үеийн үүрэг чамайг аварсан байна. Харамсалтай л юм. Сайн мэдээний юу юм? Чамд цаг хугацааны өөр хэмжээс дээр аялах хаалгыг нээсэн байна. Хөөх сонирхолтой л юм. Одоо аялмаар л. Яг л хуучны аргаараа тухтай газар суугаад үдээ дотроо ямар хэмжээс дээр очмоор байгаагаа шимтгэх нь л бол. Ойлголоо. Амжилт хүсье. За. Намайг ганцаардлын ертөнцид аваачаач. Үгүй л хөдөө. Тийм ээ. Би өөр ертөнцөөс ирсэн. Чамд туслахаар ирлээ. Надад яаж туслах юм бэ? Чи бусад өсвөр насны хүүхдүүдийг хараад татаалахад суухаар дунд нь оролдоо. Үгүй. Би оролдож үзсэн. Тэд намайг жигэд идэг болохоор би тэгэж хизээж очихгүй гэж хэлсэн. Мэдээж нэг биш удаа оролцсон. Тэгвэл урлагаас өөр зүйлс сурвал ямар вэ? Чамд волейбол мөнгө байгаа да. Тэрийг энд авчлаад хүүхдүүдэд төглөөд сурж болно. Дахиад жиг ингэж одоо дэвэл хамтаа бэлтгэл хийгээл сурч. Чамайг тэгэд байж байгаад чинь хүүхдүүд тарилах үгүй л хүрээд ирнэ. Тэгэд л чи тэдэнтэй бяцхан яриа өрнүүлээд
Өөрийнхөө амьд ертөнцийг бий болгож олно. Энэ ертөнцийг хэн нэгэн өөрчлөхөр ирэх биш. Зөвхөн чи л өөрчилж чадна. Баярлалаа. Үнэхээр сайхан зөвлөгөө. Миний сэтгэл санаа ч онгочлоо. Би чатгаар хэрэгжүүлнэ. Надад итгэсэнд баярлалаа. Одоо би явах боллоо. Ойлголоо. Надад очих ёстой бас нэг газар. Намайг харанхуй хэмжээстрээ очиж хорвоо ертөнц. Ой. Дуудаад байгаа мөнгөлөг минь ганц шанаагаа үдчихөө. Би энэ хувцас шороо олох гэж ирэв. Чи яг над чигэрэгдэд байгаа. Хачин гөлөвнөг зодолч дандаа олон юм ярина. Уйлахаас өмнө одоо арилж үз. Чи надад яагаад ийм болсноо тайлбарлавал би арилаад өгье. Юу гэдэг юм бэ? Ганц цохилтой аяг даахгүй юм ац чинь. Ярьж ихэл. Наа дөрвөн сумтай буугаар намайг алхаж байгаа юм биш үсттэй. Аргагүй л мал бацаа юм да. Дараагийн сум чиний туханд. Тийм болохоор одоо ярьж ихэл. Уучлаарай. Нааг битээ алаарай. Одоо би ярьж эхлэе. Хамгийн анх 8 настайдаа тэмэг татснаас хойш бүх зүйл эхэлсэн. 13 настай болоод би нэг атманы бүлэгт ороод тэр атмаа машинтай насанд хүрсэн юм байд. Тэд дандаа өсвөр насны охтуудыг шөнөөр машиндаа суулгаж авч яваад оролддог. Зарим гэмгүй охтууд биднийг дөөрайгаад уусаад үн цэнийгөө болдог. Бид шөнө ганцаараа явж байгаа хүүхэд болгоны мөнгийг дэнцдэг. Бүр хар тамхи хүртэл татдаг. Гадуур танхаарч зодон байн хийдэг. Энэ бүхний эхлэл ихэнхдээ сонсдог дуучдаас нь хамаардаг. Сонсдог дуучид нь арх тамхи, хар тамхи, нэмэх 18 сурчилсан дуу бичлэг нийтлэг. Тэрийг хүүхдүүд сонсоод даган дуурайдаг. Чи тэтэнтэй ярмаараа байл хэлэрэг биш, хөлөөрөө л ярьж чадна. Чам шиг хүмүүс тэд амар дуу. Энд хурж ирвэл чамайг өгдөлчин зоо. Тийм болохоор чи хурд явах хэрэгтэй. Би юу сонсч байгаа? Та нар хизээ ч юм зүйлүүдийг хийдэг гэж бодсонгүй. Яаж юм удаан ийм байдал амьдсан юм. Монголд хүүхд ирэхийг нэгт тавьдаг болсноос хойш өсвөр насныхаа юу ч хийсэн тургуулаа төлчөөд л зүгээр өнгөрдөг. Угаасаа бид тэр бүх зүйлийг дундаа сайн уу. Би энэ бүхнийг зогсоох. Үгүй чи зогсооч чадахгүй. Ганцаар бол бүр мөрөдөд чив. Энийг зөвхөн нийгмээр л өөрчилж чадна. Одоо ч тэдэнд харагдахаас өмнө тогтох хэрэгтэй. Гэхдээ нэг юм. Юу? Би аав ээжийг насны эцэст ийм байдалтай зовоож амьдрмааргүй. Намайг алаад өгөлдөө гуй. Би хизээч өөрчлөгдөхгүй. Хэрвээ би өөрчлөгдөх юм бол тэд намайг хаа газар согод авчлаа. Намайг алаад өгөлдөө гуй.
Би бусдад сайн зүйлийг үргэлж үлдэхлэхийг хичээдэг. Хангалттай харж төвчж харамслаа. Ирээдүйд би энэ бүхний төлөө тэнцэнэ. Би зөвхөн урлагт дуртай даа биш. Муу зүйлээс үргэлж хол. Түүний эсрэг болохоор л өөрийгөө урлагийн ханхүү гэж хэлэхдээ итгэлтэй байна. Тийм болохоор би ирээдүйд Монгол улсын төрийн ханхүү болох бол. Бид бүгд өсвөр наснда аз жаргал, итгэл даахун, тухтай байдаг ертөнцийг хайж явдаг. Гэвч энэ бүхэн миний бодсноос ч энгийн зүйлээс эхэлдэг байсан. Одоо харин би ганцаараа харагдаж байгаа ч сэтгэлд минь бяцхан зүрхнүүд гүйлдэж байгаа болохоор үйлдэл тэнгэрээс гэрэл тусаж байгаа мэт л санагдаж байна. Заримдаа урлаг гэдэг зүйл намайг ганцаардуулдаг юм шиг. Гэхдээ би өсвөр насныхан хүүхдүүдийг урлагаар дамжуулж үлгэр дуурайлал гэрэлтэд замаар явуулах хэрэгтэй. Энэ бол миний урлагийн ханхүү болсон үүрэг юм. Хөгжим тоглох бүрт зүрхмэн цохилж тоглож наадах үед аз жаргалд хүрж сонссон шүүмжлэл доромжллууд зүрхэнд минь хүнд тусаж түүгээрээ уран бүтээл төрөөж амьдрах нь миний хувьд амар амгалан ялалт байдаг нь гайхалтай байдаг. Би энэ өдрийг тэсэн ятаг үлээлээ. Зунжанга сайхан амарлаа. Одоо урлагт анхаарч өөрийгөө олох цаг боллоо. Яна бэрэгдчихсэн уу? Чи энд юу хийж байгаа юм бэ? Үйдээд л эхлэе. Чи зоригтой ертөнцөөр аялах ёстой. Эн чинь гинт хэрэг. Тэгэд намайг бариад авал та. Би өөртөө зөндөө тулалцсан. Одоо хангалттай. Чи өөрийгөө хэн гэдгийг мэдхүү. Чи бол зүгээр л өөрийгөө ханхүү гэж нэрлсэн жаал хүн шүү дээ. Чамд урлагийн багш байхгүй, найз байхгүй, ханхүү гэдэг чинь үлгэр дээр л гардаг зүйл шүү дээ. Чамд бүр ордонч байхгүйг боддоо. Би чам шиг бусдад найцыг мэдрүүлж хүн гойж явдаг хүн биш.
Би багшгүй байж болно. Гэхдээ би чамаас илүү гарч чадна. Би өсвөр үеийн ихнийг урлагаар дамжуулж муу мухаас аврах хэрэгтэй. Үнний төлөө тэмцэх гэж төрсөн. Энэ бол миний урлагийн ханхүү болсон. Тэгэд буудал та. Чи дандаа л өөрийгөө алдаг шүү дээ. Чамайг харал идэг. Ця. Явч чиний найзуудтай чинь зугаацаж хүн дээрэмддэг ч юм уу? Эсвэл чиний гонигт хайрын түүхийг чинь бусдад тараадаг ч юм уу? Буудад нэмэргүүдээ чи угасаал сул дураа. Яа гэвэл намайг цохих гэж байсан юм уу да? Би яг үндэ өөр ертөнцөөс ирээгүй. Сүнсний ертөнцөөс ирсэн. Ингээд урлагийн ханхүүгийн сүүлч шимүч миний галт байх бол энд хүн байна уу? Энд хэн нэгэн байна уу? Урлагийн ханхүү мөн байхаа. Би чиний өмнөх төрөл. Би яагаад энд байгаа юм бэ? Би хаана нэ? Би өчгсөн юм уу? Үгүй ээ. Сүнсний ертөнцийн ханхүүгийн ачаар би чамтай уулзах чадсан. Чи одоо сүнсний ертөнцид өөрийнхөө 100 жилийн өмнө амьдарч байсан өмнөх төрөлтөөгөө ярьж байна гэсэн үг. Би бол чиний хамгийн сүүлийн уулзах ханхүү. Дахиж өөр ертөнцөөс өөр цаг хугацааны хэмжээстээс чамайг зогсоохоор ханхүү ирэхгүй. Тийм болохоор миний үгийг сонсох байгаа гэдэгт итгэж байна. За тэгэхээр яг намайг дуудсан юм. Би урлагийн бүхий л зүйлийг мэдэж ихэнх хөгжмийн зэмсгийг эзэмшиж маш олон мэдлэгийг олж чадсан. Гэхдээ би энэ их зүйлийг ашиглаж чадаагүй. Яагаад гэвэл би насаараа өөртөө л цаг гаргасан. Би чиний мэдэх ёстой зүйлүүдийг хэлэх хэрэгтэй. Чи урлагийн 5 төрөл, 5 хөгжмийн зэмсгийг заавал эзэмших хэрэгтэй. Сайн ойлгосонгүй. Надад дахиад тайлбарлаад өгөөч. Урлагийн төрөл дуулах, бүжиглэх, хөгжимдөх, жүжиглэх, тайцны урлаг гэсэн 5 чадвар байдаг. Энэ бүхнийг чи эзэмсээр урлагийн ханхүү гэсэн нэрийг илүү нэр хүндтэйгээр авч явах бол би чамд хөгжмийн талаарх зүйлийг заавал хэлэх ёстой. Чи 1 жилийн дотор төгөлдөр хуур, морин хуур, гитар, ятга, дуулаач гэсэн 5 хөгжмийн зэмсгийг эзэмшиж амжих ёстой. Эсбөгөөс чи өсвөр үеийн ихнийг аврахаас оройтож эхлэх болно. Би чамд яагаад заавал энэ 5 хөгжмийг сурах ёстойг тайлбарлая. 1. Төгөлдөр хуур. Төгөлдөр хуур бол бүх хөгжмийн хаан. Ямар ч аядууг, ямар ч хэлбэрээр өөрчилж тоглож, уянгалуулж болдог хөгжимчин бүрийн заавал сурах ёстой хөгжмүүдийн нэг байдаг. 2. Морин хуур. Чи амьдарч байгаа улсдаа өв соёлоо дээдлэж морин хуур хөгжмийг сурах хэрэгтэй. Үүгээрээ чиний судсаар урсаж буй зүсэх чинь хэн бэ гэдгийг илтгэхэд хүргэнэ. 3. Гитар. Гитар бол дэлхийн хамгийн алдартай түгээмэл хөгжмүүдийн нэг.
Хүмүүсийн зүрхэнд ойрхон тусдаг хөгжим юм. 4-т ятга. Энэ хөгжмийг хийхдээ эмэгтэйчүүд тоглодогч чи дорны сонгодог хөгжмийг тоглож сурвал урлагийн ханхүүгийн уян зөөлөн нандин талыг илэрхийлнэ. Хамгийн сүүлийнх нь дуулаач. Хүний дуу хоолой бол хөгжмийн зэмсэг гэж тооцогддог. Үүнийг чи зэмссэн үедээ хаан ч өөрийгөө илэрхийлэх боломжтой болно. Чи энэ бүх хөгжмийг сурсны дараа үндэсний болон дэлхийн урлагийг тэнцвэртэй авч явахад бэлэн болох болно. Заавал сурах ёстой юм уу? Би ганц төгөлтөр хуураар дэлхийг өөрчлөхөд бэлэн байдаг. Би өөрийн хүчээр анхан мэргэжлийн түвшинд хүрсэн. Чи яагаад гэдгийг сурч байх явцдаа мэдэх болно. Тийм болохоор би чамайг над шиг байдалд битгий ороосоо гэж хүсэж байна. Одоо би чамд бяцхан зам гаргаж өгье. Сонсъё л доо. Чи заяаны хайраа тодорхойлох хэрэгтэй. Тэгж байж ханхүүгийн гүнж байж чадах үнэн ч охиныг олох болно. Мэдрэмж, сэтгэл зүрхий даг. Би үерхэл хайр дурлалыг үзий яддаг л да. Гэхдээ цаг нь болсон юм шиг санагдаж байна. Сайн байна. Бас хамгийн чухал нь ихэнх зүйлийг тайвнаар шийдгийг хичээгээрэй. Ойлголоо. Санаж яв. Альва зүйлд өөрчлөгдөхөд оройтохгүй. Яана бэрэгдчихсэн үү? Мэдрэмж, сэтгэл зүрхий даг. Би ер нь яаж заяаны хайрыг тодорхойлох юм бэ? Ямар зүүн бэлэгтэн байгаа юм шүү дээ. Байзаарай. Сар түүний үнэнч зан, гитар түүний эвнэрэмгийн зан, санчил түүний зөрөгтэй зан. Харин эцэст нь төгөлдөр хуур. Энэ бол түүний ухаантай занг илэрхийлж байгаа юм байна. Энэ л миний заяаны хайр юм байна. Ер нь би яагаад заавал тэр сонин нарны шилтэй хүнд итгэх ёстой гэж. Миний өмнөх төрөл мөн ч юм уу, үгүй ч юм уу, хэн мэдлээ. Яагаад нарны шилтэй байсан юм бол байзаарай. Тэр чинь сохор байсан юм байна. Cinnamon in my teeth from your kiss. You're touching me, all the pills that you take, violet blue, get red to keep me at arm's length. Don't work. You've tried to push me out, but I just find my way back in. Violet blue, get red to keep me out. I wondered things I wanna say to you, but I just let you live. Like if you hold me to hurt me, you be the first to ever did. There's things I wanna talk about, but better not to give. But if you hold me weird to hurt me, you be the first to ever did. Touch me, honey, be the first to ever did. Honey, love me, touch me, honey, be the first to ever did. Энэ одоо хинт хэрэгтэй дуу чи юм бэ? Чихэнд чииртэй юм аа.
Энэ хүн хизээч амжилтанд хүрэхгүй. Тайзнаас хурдан буу чамайг харахаар өмнөөс чинь хичээд байна. Дахиж битгий дуулаарай. Дуучин болно гэж мөрөдөж хэрэггүй шүү. Би яагаад юуж чаддгүй юм бэ? Хөгжим тоглож чадхаач байж. Гойч дуулж чадахгүй байна. Зарим хүмүүс надаас хөгийн дуулж байхад яагаад надаас илүү нэр хүндтэй явж байгаа юм бэ? Миний хийсэн бүхнийг яагаад тэд чөмжилдэг юм бэ? Би ер нь хий юм бэ? Миний хажууд хэн байсан юм бэ? Миний яаж амьдрах чамд ямар хамаа байна. Би олон удаа ялсан, дахиад жална. Ичгүй бол чамайг жална. Тийм болохоор өөрийнхөө л амьдралаар амьдр. Чи өөрийгөө өөрчлөхгүй бол ирээдүйд чинь гацаалмал байх болно шүү. Хоёулаа нэг тоглоом тоглоё. Нэр нь Russian Roulette. 8-1 магадлалаар. Чи өөрийгөө хэн гэж бодов? Адгүй амьдралаа засах гэж оролдож байгаа адгүй амьдрал гэж бодож байна. Урлагч шантраа юу? Тийм ээ. Би шантрах гэж байна. Хүмүүсээс би шүмж дарамжлалыг л хүртэх юм. Чи инглигэд хийж байгаа зүйлээ зогсоох ёстой гэж юу? Чи мөрөөдөлтөд хүрэх ёстой. Шүүмж бол чиний чадварыг нэмдэг ганц зүйл гэдгийг санаж яв. Тийм шүү. Би гонигтай байгаа үедээ хөгжмийг илүү их ойлгодог шүү. Би чам нэг зүйлийг хэлье. Ихэнх хөгжимчид ноот сурсныхаа дараа хөгжим сурч эхэлдэг. Харин чи тэгээгүй. Яагаад гэдгийг мэдв үү? Яагаад? Учир нь чи хөгжмийг чин сэтгэлээсээ тоглодог. Тархиараа биш, зүрхээрээ. Энэ нь чамайг маш их шат ихэд хүргэсэн. Чи энэ байдлаараа цааш авч чадна. Би чамд хэлсэн дээ. Чи миний хэлэх гэсэн зүйлийг урлагийг сурч байх явцдаа мэдэх болно гэж. Тэгэхээр би урлагийг бодож биш, зүрх сэтгэлээ дагаж сурч уянгалуулах ёстой гэж юу? Тийм ээ. Хүн хайртай хүнээ тархиараа шийдэж хайрладаггүй тэл адил. Тэр яагаад дандаа хайр дурлал ярьдаг юм бол доо? Чи чарлаж дуулдгаа битгий их мөн бод заяо. Чамайг өнөөдөр өмгөөлөх хүн хэн байгаа юм бэ? Урлагч чамаар дутахгүй. Харин ч чамаас ичнэ. Чиний авьяастай байх үг гэж хинт хамаатай юм бэ? Авьяасч гिचтэй чаавс. Чи хизээч амжилтанд хүрэхгүй. Чи төгс биш. Зарим хүмүүс нэг л дуугаар нэр хүндтэй болоод тахад чи 10 дуу хийгээд ч тийш гарахгүй л байгаа зү. Одоо над кринж юм а болоо. Амар амгалаа. Бүх зүйлийг тавьнаарч. Альва зүйлийг тайвнаар шийдэх хичээгээрэй. Чи эдгээр хөгжмүүдийг сурснаар юуг олж мэдэх ёстойгоо ойлгоно. Урлагийн ханхүү гэдэг чинь урлагийг тэнцвэртэй авч авахыг л хэлдэг.
summertime, summertime sadness. Got a summertime, summertime sadness. Got a summertime, summertime sadness, yeah. Ha ha ha. Хим байгаа Карачи? Эн чин урлагийн ханхүү бэн шүү дээ. Ха 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 ха. Би чамд хитэн зүйл хэлье. Чи энэ газарт чиний өмнө хэн байсан? Хаанаас ирсэн чинь ямар ч хамаа байхгүй. Чи бидэнтэй нэгдэн эсвэл бидний бай бол. Бас бидэнтэй таарах болгондоо гар барих мартандаа нэг л удаа танихгүй хүн шиг зөрвөл өөртөө л гомдоо. Ха 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 ха. Чи бидний хийдэг зүйлийг хийдэг л болно доо. Өсөхгүй чинь хамаагүй. Энэ газар бол хагас цэрэгжилттэй, диктатуртай дош. Би та нарын биш. Би тустай хүн. Өөрийгөө их юм бодох хэрэггүй. Чи хинч биш. Чи мөрөөдөлд хүрэхгүй. Одоо бол урлагийн атгүй амтан минь. Би эргчлэг мэдрэх болно. Та нар бүгд амжилттай яваа нэгнээ дээрлэхэж буулгадаг бол би тийм амархан биш. Хэн нэгний мөрөөдлийг үгүй хийдэг хүмүүс нийгмийн хог шарна. Би хизэж зогсохгүй. Учир нь урлагийн мэдрэмж бол миний соёлын нэг хэсэг. Урлагийн амьдрал бол миний амьдралын нэг хэсэг. Урлагт хязгаар үгүй. Сурахад хугацаа үгүй. Энэ бол төгсгөл биш. Зөвхөн эхлэл. Та яагаад надад сохор гэдгийг хэлээгүй юм? Та өгсөн ч гэсэн намайг болон өөр зүйлс хардаг уу? Тийм ээ. Би хардаг. Гэхдээ нэг ч тод биш. Амьд байснаасаа илүү тод хардаг. Чамд би сохор гэдгийг хэлэхгүй байсан шалтгаан бол чи бэлэн биш байсан. Юунд чи урлагийг мэдэрч сурах хэрэгтэй байсан. Би сохор болсныхоо дараа төгөлтөр хуур тоглоход нэг ч алдаа гаргаагүй. Би чамд урлагийг мэдэрч сураасаа гэсэндээ л нуусан. Эртхэн хэлсэн бол чи хичээхгүй байх байсан. Мэдээж би хичээн шүү дээ. Гэхдээ би урлагийг мэдэрч сурах хэрэгтэй гэдгийг ойлгохгүй л байх. Тийм шүү. Энэ жил бол миний хүүхэд байх сүүлчийн жил. Сүүлийн удаа хүүхдэрээ тэмдэглэх хичээлийн шинэ жил. Зулсаар хүүхдийн баяр, хонхны баяр гэдэл. Тийм ээ. Чи тэгээд яагаад гонигтайгаар хэлж байгаа юм? Учир нь би хүүхэд насыг за мэдхгүй юм да. Ойлгож байна. Хэлэх шаардлага байхгүй. Чам шиг бодолтой хүүхдүүд яг чиний насан дээр зөндөө байдаг. Үүнийг чи хувь тавилан гэж бодоод хүүхэд насаа ардаа үлдэх хэрэгтэй. Удахгүй хэн нэгэн гарч ирээд хүүхэд зан гарч нь хайрлах юм билүү? Та дандаа л хайрын тухай ярих юм. Яахав дээ? Чи удахгүй мэдэн дээ. Тэгээд урлагийн ханхүү байх ямар байна та? Яг л өөрийгөө илэрхийлж чадж байгаа юм шиг санагдаж байна. Болж дээ. Сохоргаан хүү? Би мөрөөдөлд хүрч чадах болов? Чаднаа. Чиний өмнөх төрөл чинь би болохоор. За ойлголоо. Бурхан надад одоо эмээ өгөөд Тэнгэрийн оронд үрд амьдрах уу? Эсвэл байгалаараа нас бараад дахин төрхөө гэвэл би
Миний хариулт бол урлагийн хан хүү тэтмээ хүрсэн юм бид дээ. Одоо хүртэл ордонгүй юу? Чи яагаад дандаа миний эсрэг байдаг юм бэ? За болдоо. Урлагийн хүн болох гэж байж хүнтэй айтайгаар харьцаж суралтай. Бид хамтдаа урлагийг буруу сурч байгаа хүмүүсийн авьяасыг бидээ шингээгээл цорын ганц урлагийн хан хүү болох боломжтой. Надтай нэгд. Урлагийн хүнтэй айтайгаар харьцаж сурах хэрэгтэй гинэ. Тэгэхээр би хүн болгоод тааруулж хэлэх хэрэгтэй юм уу? Бас урлагийг буруу сурч байгаа гинэ. Чи юу яриад байгаа юм бэ? Урлагийг сурчаад их зан гаргадаг азгүй амьтад болон урлагийн өчүүхэн хэсгийг сураад авьяастай гэж дуудагддаг азгүй амьтдыг хэлж байна. Чамд би шингээд чи бид хоёрын хүч нэгдээд маш хүчлэх болно. Тэгээд л би сүнсэн хүчээрээ хүний авьяасыг сорно. Урлагт тэр хүмүүс байдаг болохоор надад сайжрахад хэрэгтэй. Өрсөлдөгчгүйгээр урлаг гэдэг зүйл утгагүй бол тэгвэл өөрөө л мэдтээ. Ингээд энэ би минийх боллоо. Эцэст нь бид дахин уулзах шавьтэй. Сүнсний ертөнцийн ханхүү чамайг надаас орвно гэж мэдсэнгүй. Чи хизээч засрахгүй бололтой. Тийм үү? Миний өөрчлөгдөх үгүй одоо хин хамаатай юм бэ? Би өөрчлөгдсөн ч эргэн тойрон өөрчлөгдөөгүй. Бас хин ч анзаараагүй. Эзэн нэг өдөр бүх зүйл сайхан болдог. Чи тэрийг хүлээж чадаагүй болохоор шантарсан байх тийм үү? Ингэж бүх зүйлээс урвах нь новшин зан. Бүх зүйл оройтсон. Би чамайг амьд ертөнц болон сүнсний ертөнцөөс өөр төмөнх цөлж байна. Ингээд чи энэ хорвоо ертөнцөөс өөр төмөнх алга бол. Бурхан надад одоо амиа өгөөд Тэнгэрийн оронд үрд амьдрах уу? Эсвэл байгалаараа нас бараад дахин төрхөө гэвэл би миний тэтэм ухаан орсон уу? Чи ухаан алснаас хойш 20 дахь шөнөдөө сэрлээ. Надтай одоо дэлгүүрийн гадаа уулзаарай. Юу зүудлэв? Юу ч зүудлэв? Зүгээр хамгийн сүүлд тэр нэг улаан юмд баяртай гэж хэлчихэд явсан санджий. Тэр улаан хүн чиний нөгөө ертөнцийн чинь өмнөх төрөл. Хагас жилийн өмнө чи хипхоп гангстер
муу хүнийг буудаж хөнөөс. Яг тэр хүний чинь өмнөх төрөл. Юу гинэ? Орчлон ертөнцид маш олон зүйл байдаг. Нэг ертөнцид чи нас барчихсан, нэг ертөнцид хамгийн алдартай хүн болчихсон, эсвэл нэг ертөнцид муу хүн болчихсон байж болно. Үүнийг дагаад цаг хугацаа орж ирнэ. ертөнц бүрт өөрсдийн цаг хугацааны төрөл гэж бий. Одоогийн чи, өнгөрсөн чи, ирээдүйн чи. Харин өмнөх төрөл гэж юу вэ гэж юу? Чиний өмнөх амьдрал гэсэн үг. Чи өмнөх амьдралдаа нас бараад тэгээд төрөхдөө одоогийн чи гарч ирсэн. Байц толгой хэрэгчлээ. Өнгөрсөн одоо ирээдүй гэд байгаа нь миний амьд байх хугацааг хэлээд өмнөх амьдрал гэд байгаа нь би өмнөх амьдралдаа ямар хүн байсан хүний талаар яриад байна тийм үү? Одоо би нас бараад сүнс минь дараа төрлөө олоод төрвөл одоогийн миний энэ оюухан дурсамж дараа төрлийн минь өмнөх төрөл гэсэн үг үү? Яг зөв ойлгосон бай. Сүнсний ертөнцийн ханхуу амьд байхдаа өөрийн авьяасаар урлагийн ханхүү болох гэж байгаад чадаагүй. Хэн нэгний шавь гарч ирээд түүнийг хинч биш болгоод тэр урлаг чантраад сэтгэл гутралын ховт хавдраар өөд болсон. Тэгвэл тэр хүн яагаад тэр өдөр над руу анх ирсэн юм? Би чамтай холбоо тогтоохын тулд түүнийг явуулсан юм. Би өөрөө очих гэж оролцсон ч Янжин лам бурхан надад хичээл зааж исэн юм. Тэгээд би түүнд чи надад миний дараагийн төрөл болох урлагийн ханхүүг надад авчир. Тэгвэл би чамд дараа төрлөгч нь олж өгье. Сүнсний ертөнцийн ханхүү гэж хэлээд би чам руу явуулсан юм. Ойлгомжтой. Гэхдээ надаас илүү өөр ертөнцийн ханхүү байгаа л гэдэг. Яагаад заавал би гэж? Учир нь зарим ертөнцид зөвхөн дуулдаг, зөвхөн хөгжим тоглодог, зөвхөн бүжиглдэг, бас зөвхөн спортын гих мэт ганц л төрлийн авьяастай ханхуунууд байдаг. Харин чи бүгдийг нь чаддаг, чадахыг хичээдэг. Тийм болохоор чи онцгой чухал хүн байгаа юм. Гайхалтай. Би өөрийгөө тийм гэж бодоогүй юмсан. Цаг нь ирэхээр бүх зүйл болно доо. За. Нэрээ би яаж байгаад ухаалцсан юм? Би юу цандаггүй? Сүнсний ертөнцийн ханхүү чиний амьд биеийг ашиглаж өөрийн хүчээр урлагийн авьяаснуудын чадварыг сурах гэж оролцсон. Тэгэд би түүнд ял өгч гисэн. Миний эмийг аварслаа. Та ч амьд байхдаа сайхан сэтгэлтэй хүн байсан байх та. Зүгээрээ. Хүүхэд нас минь ингээд дуусч байна да. Би ихэнх цаг мөчийг хүүхэд насаа эдэлж биш, урлагт анхаарч, бие тоож, бусдаас ялгарч, өөрийгөө эвгүй байдалд оруулсаар иржээ. Хүүхэд насыг сүүлчийн жилдээ эндэгнэж авсандаа би харамсахгүйгээр дуусгахад бэлэн байна. Хожуу ухаарч, оройтод сурч, мөнхийн хайрыг хайхаар би замдаа гарна. Нэрээ миний хувьд хайр гэж юу вэ гэж юу? Хайр бол итгэл, уучлал, үнэн сэтгэл гэсэн гурван зүйлээс тогтдог юм шиг санагддаг. Ханхүү болсныхоо хувьд би үнцэнтэй үнэн гүнжийг олох болно. Ханхүү болсныхоо хувьд би ирээдүгийг гэрэлтүүлэхийн тулд хичээнэ. Ханхүү болсныхоо хувьд би урлагийн бүхий л төрлийг сурсан. Би анханасаа ийм бусдаас дугтдаг байсан гэж үү? Үгүй ээ. Би олон зүйлийг уучлдаггүй. Би анханасаа өөрийгөө магтдаг байсан гэж үү? Үгүй ээ. Хинч намайг дэмждэггүй байсан болохоор надад би л байсан. Өөрт итгэлтэй байна гэж үү? Магадгүй. Гэхдээ эргэлддэг. Сэтгэл санаа хэр байна гэж үү? Бүх зүйл 50 мэд санагдчихэв.
Урлаг гэдэг зүйлийг багшаар заалгавал хурдан дэвшихээр байгаа ч өөрөө сурч цайжравал өөрөөрөө бахархах сайхан. Нөхөрлөл гэдэг ямар үнцэнтэй гэдгийг ойлгосон. Айцтай байвал юу ч чадахгүй. Урлаг гэдэг зүйлийг бодож биш, зүрх сэтгэлээрээ уянгалуулах ёстой. Хүн хичээвэл юу ч чадна. Өнгөрсөн гардаа үлдээвэл өнөөг өөрчилж болдог юм. Урлагийн ханхүү минь. Чи үргэлж бусдаас онцгой мэд байх албагүй. Хаяач гэсэн хүн шиг уйлж инех хэрэгтэй. Үргэлж хамгийн шилтгэнд байх хэрэггүй. Нэг л алдаа гаргавал чи хамгийн муу нэртэй болно. Урлагийг хинээрч заалгахгүй сурна гэдэг гайхалтайч чи өөрийгөө алдвал бусдыг дийлэхгүй. Чиний түүх үүрт мөнх дурсагдан үлдэх болно. Чиний ирээдүй хайраар дүүрэн урлагийн гавьяатаар амжилт бүтээлээр дүүрэн байх болно. Энэ бол чиний хувь тавилан. Би яг хин бэ? Би яг чадахгүй л уу? Тэд надад итгэдэг. Би итгэлийг нь алдвал яах вэ? Би ирээдүйд хин юм бэ? Би чадахгүй бол яах юм бэ? Би чамаар бахархаж байна. Урлагийн ханхүү. Би энэ амьдралдаа маш олон удаа өрсөлдөжээ. Өөрөөрөө бахархаж, өөртөө бардамнаж, өөртөө урам өгч, өөртөө гуталч, мөн өөрийнхөө найз нь байсаар иржээ. Яг үнэндээ энэ бүхэн бодит биш. Миний өөрийнхөө өрсөлдөлтийг ухаарах нэгэн цаг мөчөд байсан юм. Гэхдээ юу жинхэнэ бэ гэж юу? Миний авьяас болон сэтгэл зүрх минь. Би яагаад ганцаар энэ зүйлийг хийсэн бэ гэж юу? Учир нь ганцаараа байлаа гэд чадахгүй гэсэн үг биш гэдгийг л хэлмээр байна.